Тэгээ Япончууд одоо юу хийж эхэлж байна гэх юм бол Оросоос нефть авч эхэлж байна сонирхолтой. Япончууд юу хийж байна гэх юм бол даварж эхэлж байна. Taiho Oil гэдэг компани одоо бараг 2-3 жилийн хугацаанд анх удаа Оросын нефть хүлээж авч байгаа. Ямар үнэлттэй юм бэ гэх юм бол үндэсний аюулгүй байдлын үүднээс энэ нефтийг худалдаж авч байгаа. Энэ яг юу гэсэн юм бэ гэвэл Япончууд юу харж байгаа юм бэ? Украиныг угаасаа дэмжихэ болж байна. Америкийн засгийн газар угаасаа Оростой жоохон эвлэрэх гэж үзэж байгаа юм байна. Оростой алдсмааргүй байх шиг байна. Америкчууд хаашаа анхаарч байгаа юм бэ гэх юм бол Иран руу анхаарч байгаа юм байна. Хятад руу анхаарч байгаа юм байна. Анхаарлын төв одоо Орос байхаа билж байгаа учраас Япончууд нэг усонгоц дүүрэн нефть үтсчи, даварчи, баригдах юм уу гүм үү харъя. За тэгээ баригдсныхаа дараа Америкчууд юу хийх нь харъя. Санкц тавих юм уу? Хориг тавих юм уу? Торгуул тавих юм уу? Загнах юм уу? Украинчууд хэцүүдж байгаа. Зеленскигийн засгийн газар бүр хэцүү болж эхэлж байгаа. Яг гэх юм бол Донбассын фронт дээр Оросууд амжилттай байлдаж байна. Нэмээд Суми хавар Оросууд шинээр дайрж эхэлж байгаа. Нэмээд Днепр-Петровск хэсэг, Днепр гол хүртэл ерөнхийдөө Оросууд бас амжилттай дайрж эхэлж байгаа. Фронт дээрээ ерөнхийдөө 3 талбай дээрээ зэрэг байлдаж байгаа. Өдөр болгон 100 мянган цэрэг алдж байгаа. За нэмээд энэ дээрээ ер нь бол муу мэдээлүүд нь дуусаагүй. Ерөнхийдөө хүнд шахалтуу орох нь бүр тодорхой болж эхэлж байна. Яагаад вэ гэх юм бол дөнгөж саяхан Америкийн баталгаа хамгаалтын яамын сайд Pete Hegseth юу гэж хэлж байна гэх юм бол бид нар ерөнхийдөө Украинд өгж байгаа тусламж, хандив, төсвийн одоо зардлын даах одоо дуусахд өгч байна. Тэ бид нар ерөнхийдөө тусламжаа одоо багасгахна. Тэ энийг бас дөнгөж сая их хурл дотор ярьсан, өмнө бас НАТОгийн нэг чуулган дотор ярьсан юу гэж хэлж байна гэх юм бол нэмж зэвсэг мөнгө явуулахаас илүү тэ энээсээ хамаагүй оновчтой шийдэл нь яг юу юм бэ гэх юм бол дипломатын харилцааны төвшингийн асуудал шийдвэрлэх илүү оновчтой баха. Юу гэж хэлж байна гэх юм бол араас дахиад мөнгө явуулах хүсэлгүй байна. Энэ дайныг дуусгах хэрэгтэй. Яг гэх юм бол тэ Америкийн засгийн газрын алдгалал төсвийн алдгалал маш өндөртэй байгаа шүү дээ. Засгийн газрын бондын өгөөж хүү мүү гэж байгаа нэмээд одоо Иран, Middle East алдсаж эхэлж байгаа. Америкчууд ерөөхдөө хаашаа анхаарлаа төвлөрүүлж байгаа юм бэ гэх юм бол Хятад руу, Азийн талбай руу ерөөхдөө анхаарлал, цэрэг, мөнгө зэвсгээ тий явуулах хүсэлтэй байгаа. Украинч юу хүсэж байгаа юм бэ гэх юм бол нэмэлт төсвийн одоо дэмжлэг, зэвсэг хамгийн гол нь агаарын тий хамгаалтын систем дээр биднийг туслаач тий. За тэгээд Америкчууд Зеленский цагаан ортон дотор ороод жоохон хэрүүл хийснийхэн дараа тэр тусламж мөнгөн урсгал нь царцсан. Нэмээд тагнуул сансрын тэг цэргийн талбай дээр байлдааны талбай дээр юу болж байгаа мэдээллүүдийн өгөхөө болцсон чинь бас хүнд байдалтай ороод маш эрчтэй талбайнуудыг алдаад Курск район областад бүр хурц арчигдсан шүү дээ. За тэгээ украинчууд өөрийнхөө бас бэлтэж байгаа. За саяны энэ хоёр мэдээлэл хаанах юм бэ гэх юм бол Киевийн хэвлэл мэдээллийн мэдээлэл шүү. Оросын мэдээлэл юус биш. Энэ бас дахиад Киевийн Independent гэсэн хэвлэл мэдээллийн мэдээ. Тэгээд украинчууд Зеленскигийн засгийн газар юу гэж нэ гэвэл бид нар ерөөхдөө тэ хүнд нөхцөлтөд өөрийнхөө бэлтэж байгаа. Тэ painful reduction in US military aid. Ерөөхдөө Америкийн тэ зэвсэг санхүүжилтийн мөнгө нь алга болчих юм бол амар хүнд байдалд орох юм байна. Тэрнээ бид нар өөрийнхөө бэлтэж байгаа. За Pete Hegseth энийг 2 удаа хэлсэн. 2 чуулган дээрээ хэлсэн. Тэ. За үйлдвэрлэл дээр, цалин тавих дээр нь та мэдчихэж байгаа юм бол ер нь бол украинчууд тэ эдийн засаг нь будаа болцсон байгаа, татварын орлого будаа болцсон байгаа. Тэгээд гадны санхүүжил дээрээ тэ өөрийнхөө төсвийнхаа 84% тэ тусламж авдаг, бүрдүүлдэг. Одоо тийм хүнд байдал орсон байгаа хгүй. Одоо Украинд болж байгаа тэр тэ төргийн албан хаагч нар, багш нар тэ хувийн хөвшилч гэсэн ерөнхийдөө бараг тэр чигтээ гадны тусламжаасаа хамааралтай. За энэ хаанхын мэдээлэл юм бэ гэх юм бол ТАСС их. Энэ бол Орос. Тэ Deterrence of Russia should be Europe's responsibility, Pentagon chief. За Оросын хэвлэл мэдээлэлд юу бичиж байгаа юм бэ гэх юм бол бас яг адилхан Pete Hegseth-ийн амнаасаа гарсан үг. Юу юм бэ гэх юм бол Украин хамгаалах, Украиныг дэмжих ерөнхийдөө Европчуудын асуудал гэж ярьж байгаа. Манай асуудал биш ээ. Америк бид нар Middle East тийм ээ Азийн талбай дээр фокуслох ёстой. Европчууд Европ дээр төвлөрөө бид нар ерөөхдөө одоо Европ руу төвлөрөх чадхаа болж байна, мөнгөн дуусж байна.
Our strategy is one of common sense. Our NATO allies have the economic strength to deter Russia. Тэ бидний стратеги үзэл бодол юу юм бэ гэх юм бол Европчууд хангалттай мөнгөтэй хангалттай хүчтэй тэр хүчээрээ ерөөхдөө Европчууд өөрөө Украиныг дэмжээрэй. Эний цаана явж байгаа тактик тэ бодлого юу юм бэ гэх юм бол тодорхой хэлчихье. Европчууд та нар энийгээ өөрөө үүсгэсэн. Жо Байдентэй хамтраад өөрийнхөө тэ континент дээр энэ дайныг эхлүүлсэн, тултлан дэмжсэн. За та нар өөрөө энэ дайныг үргэлжлүүлмээр байгаа юм бол та нар өөрөө үргэлжлүүлээ гэж ярьж байгаа байхгүй. Нэмэлт орлого бид нар бүгдээрээ мөрөгдөж байгаа. Зарим хүмүүс бүр алхмаа хийцэн өөрийнхөө пэйж эхлүүлсэн, өөрийнхөө онлайн дэлгүүрөө эхлүүлсэн, өөрийнхөө нэг жижигхэн подкаст эхлүүлж байгаа. Өөрийнхөө бичлэгээ онлайн тавья. За тэгсэн ингээд гар утсаараа юм уу камераараа бичлэг авлаа. Яаж застдаг юм? Яаж өнгийг өөрчилдөг юм? Яаж текст оруулдаг юм? Яаж сабтайтл оруулдаг юм? Яаж хэрэггүй юмыг хасдаг юм? Яаж нэмэлт бичлэг нэмдэг юм бэ? Тэрийг мэдэхгүй. 10 жилийн өмнө амар сүртэй, өртдөг өндөртэй мэргэжлийн софтвер хэрэглэдэг байсан. Одоо юу болсон бэ гэх юм бол гар утсан дээр CapCut гэдэг гайхалтай аппликейшн гарсан байна. За заавалчгүй гар утсан дээр хийх хэрэггүй. Тийм. Компьютер дээр Canva гэдэг аппликейшн байгаа. Бараг мэргэжлийн төвшин өнөөдөр видео эдитинг хийгээд өгчдөг. Сурахад жоохон хэцүү. Гэтэ ард нь гарчих юм бол чи өөрийнхөө хувийн бизнес, өөрийнхөө нэмэлт орлогын их усроо контентээрээ дамжуулаад бараг өнгөө сурчлагаа, маркетинг, идэвхжүүл, таниулт хийх боломжтой. Пэйж эхлүүл видеонуудаа тавь. Тэгэл болоо. За тэр софтверуудыг CapCut, Canva-ыг сурмаар байгаа юм бол сонсоо. 59 мянгаараа миний онлайн боловсрол менторшипийн платформ дээр CapCut, Canva-гийн сургалт одоо гарч байгаа. Хин хийсэн бэ гэх юм бол яг миний одоо энэ видеогийг эдитлж байгаа баг хийсэн. Миний пэйжийг 300 мянган дагагч хүртэл аваа явсан хүмүүс мэргэжлийн видео эдиторууд чамд юу зааж өгөх юм бэ гэх юм бол гар утсан дээрээ компьютер дээрээ маш амархан ганцхан хоногийн дотор яаж видео эдит хийх юм бэ заагаад өгчнө. За 59 мянгаараа контентын ертөнц тавтаа байрлана. Амжилт хүсье. Primary responsibility of Ukraine is Europe. Тэгээд not just a matter of fairness to American taxpayers who are tired of free riding, but to ensure that NATO remains strong and a sustainable alliance. Pete Hegseth бас юу болж байна гэх юм бол манай ард түмэн, манай татвар төлөгч ерөнхийдөө ийм хүмүүсийг зүгээр ингээд дэмжих нь биш ээ. Бид нар зүгээр ингээд дуустгүй автор биш ээ. Free riding тийм ээ. Өнгөө манай автобус дотор аялна гэж байхгүй. Ер нь бол НАТО бас нэгдсэн байдлаа хадгалахын тулд Америк үргэлж одоо НАТО-гийн гишүүн байхын тулд манай ард түмэн энэ дайныг дэмжих байгаа учраас манай улс төрч бас энэ дайныг үргэлжлүүлэх хүсэл байхгүй учраас Европчууд та нар энийг аваа яваа гэж байгаа байхгүй тий. Hegseth warned in late April that the United States can no longer be a guarantor of Europe's security. Hegseth юу гэж нэ гэх юм бол тий Европын аюулгүй байдлыг тий Америкчууд батлах нь энэ хугацаатай удахгүй дуусж байгаа шүү. За. Тэгээ энэ дээр анхны үйлдэлүүд аваад эхэлсэн. Америкчууд ерөөхдөө Жо Байдены засгийн газрын үеэр ирэх одоо Трампаас Байден руу шилжихээс өмнө Америкчууд юу хэлсэн бэ гэх юм бол бид нар та нарт тийм пуужгаас хамгаалдаг дрон тэгээд дрон шилжүүлж өгье. 20 мянган дрон. Та нарт нийлүүлье. Энийг нийлүүлэх болцсон. Хаашаа өгсөн бэ гэх юм бол Middle East өгсөн. Хинд өгсөн бэ гэх юм бол Израильд өгсөн. За энэ 4 сарын 2-нд гарсан хэвлэл мэдээллийн энэ Европоос гаралтай шүү. Европоос. За энд юу үзүүлж байгаа юм бэ гэх юм бол ер нь бол Европ, Америкчууд Украины засгийн газар хэр их мөнгөөрөө дэмждэг юм бэ? Тэ? Хэр их мөнгөөр дэмждэг юм бэ? Энд ингэ бичсэн байгаа. За жишээлбэл 2025 онд гадны санхүүжилт Украинд хэр их мөнгө хэрэгтэй юм бэ гэх юм бол 39.3 тэрбум доллар хэрэгтэй. Амар их мөнгө. Оюу толгойг бараг 4 удаа барьчихаар өнгөхгүй юу. Энэгээрээ дамжуулаад ерөнхийдөө Зеленскийн засгийн газар, Украины засгийн газар үйл ажиллагаагаа хэвэн явуулах боломжтой. Одоо цэргүүдийн цалин буулгана, төрийн албан хаагч нарын цалин буулгана. За, тэгээ external financing-ийн гаднаас авж байгаа санхүүжилт бараг энэ 84% нь эзэлж байгаа. Тэ. G7 одоо Америкаас
Америк дотор энд орсон байгаа 18.1 тэрбум доллар ингээ өгж байгаа. За тэгээ Америкчууд ерөнхийдөө Украинд энэ дайн эхлэхээс хойш хэрэг мөнгө хэрэг санхүүжилт өгсөн байх юм бол эндээс хэдүүл одоо харцгаая. Энэ бас хизээ гарсан байх юм бол 3 сарын 11-нд гарсан мэдээлэл. Одоогийн байдлаар Америкчууд нийтдээ ойролцоо 175 тэрбум доллар өгсөн. Одоо хэдэн оюу толгой барьж болох юм бэ гэх юм бол энэ тооцоогоод өгчээ. 14.5 оюу толгой хийчин гэсэн үг. Окей. Одоо Монголын эдийн засгийг хэд нуугална гэсэн үг шүү дээ. Иймэрхүү мөнгө. За энэ хизээ яаж урсан бэ гэх юм бол 22 оны 4 сард анхны 14 тэрбум. За дараа нь 5 сард 41 тэрбум доллар, 10 сард 12 тэрбум, 23 оны 1 сард 47 тэрбум доллар. Тэгээ та харж байгаа юм бол нөө төр засгаа хэвийн ажилуулахын тулд 39 тэрбум ерөөхдөө тэр мөнгө нь хിവэрэл явж байгаа. За 24 оны 4 сард 61 тэрбум. Тэгээ Жо Байдны засгийн газар баталсан хамгийн сүүлийн үйлдвэрлэл 20 тэрбум хизээ шилжигдсэн бэ гэх юм бол 1 сарын 20-нд. Одоо тэр дуусч байгаа. Одоо дахиад их хурал дээр орж иж шинэ төсөв батлагдана. Тэгээ Дональд Трамп Texas юу хэлж байна гэх юм бол бид нэр чадахгүй. Бид нэр Сауди Араб, Катар, Middle East, Иран, Израиль дээр анхаарлаа хандуулах ёстой. Тайван хятад бас бидний тэ анхаарлын цэг. Европчуудтай үлдээе. За тэгээ энэ 195 тэрбум доллар нэмээд одоо тэр 175 тэрбум доллар нэмээд 20 тэрбум гэж үзэх юм бол тэ 20 тэрбум шилжүүлэг нь яваагүй байсан. Хаашаа явсан бэ гэх юм бол энд харж болно. За ерөнхийдөө нийт тусламж тэгээ зэвсэг мэвсэг гих мэдчин гадна зөвлөх үйлчлэгээ тээвэр янз бүрийн юмнасаа гадна 128 тэрбум тэр чигтээ Украины засгийн газрын дансан дотор эсвэл агуулгах дотор буусан байна. 3.7 тэрбум humanitarian юу нийгэм халамжийн ажил. За төсвийн алдгалыг нөхдөг 53.8 тэрбум доллар. Зэвсэг, тоног төхөөрөмж, өөр цэргийн тусламж одоо жишээлбэл энэ дотор бас нөө Elon Musk, SpaceX-ийн, Starlink гэх мэт ч орцсон байгаа 70.6 тэрбум. 53.8 нэмэх нь 70.6 тэрбум. За эндээс юу харагдж байгаа юм бэ гэх юм бол энэ дайныг дэмжиж байгаа, тагнуулын мэдээлэл дэмжиж байгаа, цэргийн одоо тоног төхөөрөмж, бэлтгэл, зэвсгээрээ дэмжиж байгаа хин юм бэ гэх юм бол голдуу Америк. За юу гэсэн бэ гэх юм бол энэ дотор харж болно. 10,000 Javelin мissile. За 90,000 өөр одоо танк, armor одоо хуйгтай төхөөрөмжийг сүнөөдөг. 2,000 Stinger, 40,000 grenade launcher, гранат шидэг. 400 сая round одоо 400 сая сум. 100,000 одоо body armor helmet одоо тий хамгаалтын малгай хуйг. За өөр юу харагдчих. Нэг Patriot Air Defense System. Энэ өөрөө бараг 2 тэрбум долларын өртөгтэй. 12 насаам. Тий Hawk Air Defense Vampire гих мэтчлэн. Harms Zuni aircraft rocket 6,000 шиг 20,000 Hydra Dal aircraft rocket одоо онгоцноосоо явуулдаг. 20 Mi-17 нисдэг тэрэг. 198 150 мм-ийн их буу. 3 сая их бууны сум. Тэрнээсээ 7,000 нь ерөөхдөө high precision сум, 40,000 mine гэх юм одоо газар доор ингээд ухаа танк дээгүүр нь явахаараа дэлбэрдэг. 10,203 мм-ийн сум, 400,152 мм-ийн сум, 40,130 мм-ийн сум, 40,122 мм-ийн сум, 39 HIMARS system. Тэ одоо энэ аимштай 200 Bradley tank, 31 Abrams tank, 300 M113 тэ ammo carrier, 3,000 Humvee одоо H2 одоо та нар Hammer машин мэдэх бах те Hammer H3 биш H2 хуйгтай те 200 light tactical 9 truck 124 trailer асар их төхөөрөмж асар их мөнгө явуулсан байгаа. За тэгээ Европчууд юу хийж байгаа юм бэ гэвэл Kaja Kallas явуулж байгаа. Kaja Kallas юу хийж байна гэх юм бол Азийг Хятадыг ерөнхийдөө том асуудал гарч байгаа. За тэгээ Kaja Kallas Оросуудын уурыг хүргэж байгаа, Америкчуудын уурыг хүргэж байгаа. Одоо хэний уурыг хүргэж байгаа юм бэ гэх юм бол Хятадуудын уурыг хүргэж байгаа. Юу хэлж байна гэх юм бол it is the greatest challenge of our time. Бидний цаг үеийн хамгийн том асуудал юу юм бэ гэх юм бол Хятад Оросуудын хамтын ажиллагаа. Тэгээ сонирхолтой юм тэр хоёрыг зузаан болгосон юм бэ. Тэ? Орос Хятадыг илүү зуз болгож байгаа. Оросыг яалтчгүй газ нефтийн Хятад руу зарах ёстой болж байгаа. Тэ?
дотор юм бэ гэх юм бол НАТО өөрөө Америкчууд, Европчууд өөрөө энэ гаяыг үүсгэснийхэн дараа авьяаста ухаантай, гоц ухаантай Кая Каллас юу илж байна гэх юм бол Хятадууд одоо том охин асуудал болж байна. За. Тэгээ Япончууд одоо юу илж эхэлж байна гэх юм бол Оросоос нефть авч эхэлж байна сонирхолтой. Тэ. Ерөнхийдөө Япончууд юу хийж байна гэх юм бол даварж эхэлж байна. Тэ. Taiho Oil гэдэг компани анх удаа одоо бараг 2-3 жилийн хугацаанд анх удаа Оросын нефть хүлээж авч байгаа. Ямар үндэслэлтэй юм бэ гэх юм бол үндэсний аюулгүй байдлын үүднээс энэ нефтийг худалдаж авч байгаа. Энэ юу гэсэн үг юм бэ? Тэ энэ яг юу гэсэн үг юм бэ гэвэл Япончууд юу харж байгаа юм бэ? Украиныг угаасаа дэмжихэ болж байна. Тэ Америкийн засгийн газар угаасаа Оростой жоохон эвлэрэх гэж үзэж байгаа юм байна. Оростой алдсмааргүй байх шиг байна. Америкчууд хаашаа анхаарч байгаа юм бэ гэх юм бол Иран руу анхаарч байгаа юм байна. Хятад руу анхаарч байгаа юм байна. За тийм учраас тий анхаарлын төв одоо Орос байхаа билж байгаа учраас тий Япончууд нэг ус онгоц дүүрэн нефть аваад үтсчээ. Тий даварчээ. Баригдах юм уу юм харъя. За тэгээ баригдсныхан дараа Америкчууд юу хийхийг харъя. Санкц тавих юм уу, хориг тавих юм уу, торгуул тавих юм уу, загнах юм уу. Тэ? Энэ ерөөхдөө 2 хоногийн өмнө болсон явдал. Тэгээ одоогийн байдлаараа Япончуудыг торгосон юм ерөөсөө байхгүй. Орилдсон, чарлсан юм ерөөсөө байхгүй. Тэгээ анхны онгоц баригдсан хэрнээ торгуул байхгүй. Тэгээ Япончууд юу гэх юм бэ? Дахиад нэг ус онгоц дүүрэн аав, дахиад нэг ус онгоц дүүрэн аав, дахиад нэг ус онгоц дүүрэн аавна. Тэгээ Америкчууд энэ дээр эсрэг юм хэлэхгүй юм бол тэгээ үргэлжлүүлээд авчих байхгүй юу. За тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэвэл Европчууд угаасаа Японыг яаж чадахгүй. Япончууд тэд угаасаа сонсохгүй. Япончууд хэнийг сонсох юм бэ гэх юм бол Америкчуудыг сонсно. Тэгээ Америкчуудаар энэ дээрээ томоохон юм хэлэхгүй юм бол тэгээд Япончууд юу гэх юм бэ гэх юм бол Оросоосоо үргэлжлүүлээд нефтийг худалдаж авна. Тэгээ энэ юу гэсэн үг юм бэ гэвэл за Орос ерөнхийдөө номер 1 дайсан байхаа болох юм байна. Тэгээ бид нарт жоохон даварсан ч бид нарт ашигтай юм байна. Тэгээ харчлаа энэ юу болох юм? Ер нь бол Украин одоо баг зэрэг хаягдаад эхэлж байна. Тэгээ одоо эхэлсэн байгаа учраас Европчууд бас юу бодож байгаа юм бэ гэх юм бол за хэдүүлээ яаж хаях вэ? Америкчууд угаасаа хайж байгаа юм байна. Бид нар угаасаа энэ 30 40 50 70 тэрбумыг угаасаа дийлэхгүй. Тэгээд энэ Украин тэр чигтээ үнчрэх хаягдах зүгээр цаг хугацааны асуудал юм байна.